одоо залгаад яас гэсэн. Бано. Би эргээ ирэдгүй би энэ чинь нөгөө нэвтрүүлгээ өвчиж байна. За. Хүн уцаа авахгүй л тэгэл авахгүй гэсэн үг шүү дээ. Зогсоо зөө. Юу ярьж илээ би сайн. Самат манай энэ викт шоу ихтэй маш манаа таамаа. Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Toki application IP77 үйлчилгээ баярлалаа. За энэ 7 хоног бол sorry. Энэ 7 хоног бол бүтэн туулын хурдны замд бавуулсан 7 хоног байлаа. Үнэхээр аимшигтай. За тэгээд тэрний хажуугаар мэдээж маш олон үйл явдлууд болсон. Талбай дээр хүмүүс яг эмнэлэгт үзүүлэхээ зогсон чинь бон цэргүүд гарч ирснээр учиргоо буудаад гэсэн хүмүүс яна сумтаа мөн сумгоо юу болж байна гэж боо юм болсон. Гэх мэтчлэн маш олон үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ мэдээгээ нэг нэгээр нэхнээс нүцгэе. За энэ хэрүүл 2-7 хоногийн өмнө эхэлсэн хэрүүл байгаа. За оюутан дарга нэг ярилцлага өгж явахдаа нэг хүний тухай ярьсан юм байна. За тэгээд тэр хүн нь энэ 7 хоногт хариугаа өгсөн. Манай сөрөг хүчний зарим одоо лидерүүд манай өрөөнд орж ирээд одоо хаана могоожил сунгачаа гэж хүртэл орж ирж исэн гишүүд өнөөдөр одоо очиргүй парламентын дархлаа ярьсан зохион байгуулалтын гол асуудлуудыг хийцэн явж гин Амгаланбаатар гишүүнээс эхлээд хос утганы зураг барьж орж ирээд манай өрөөнд тэгж уулзж ирсэн. Бас тэр оюун эрдний тэр яриаг сонсож байхад хоёр зүйл бодогджилээ. Нэгдүгээрт тэр чинь хос утга биш байхгүй. Хос гэдэг чинь нөгөө тэр одоо жишээ хос гэдэг үг чинь эсвэл хос оймс гэж ярьдаг. Эсвэл хос худал гэж ярьдаг. Эсвэл нөгөө жүжигчийн эмэгтэй тэр хоёрыг чинь бол хос гэж ярьна шүү дээ. Тэгээд ингээд бас нэг нэгнийгээ дис хийсэн байна. За ер нь яг яагаад тэр өрөөнд орсон бэ гэдэг талаар өөрөө бас ярьсан. Намайг Говьолтой аймгийн засаг даргаар ажиллаж байгаа хугацаанд жил болгон 2001 он, 2 он, 3 онд дараалан инг ихэрсэн. Тэгэхээр тухайн үрдэн аваачиж одоо Батулга ерөнхийлөгчөөс авахудаад тэрийг өгчээсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр чинь 3 жил дараалал болсон зүйл байхгүй юу? Тэрнээс хойш инг ихэрлээгүй байхгүй юу? Яг манай хүнийг л байхад л ерөөсөө ихэрлээд байсан. Тэгээд тэрнээс хойш ихэрлээгүй. Тэгээд гүй би ерөөсөө тэр ботгоны тухай ярих гэж л орсон штэ. Тэгсэн чинь наад хүн чи юу хос ботго болоо явж болоо юусэн. Тэгээд энэ 7 хоногт бол энэ хоёрын хэрүүлэлээр бол эхэлсэн байгаа. Тэгээд манай хүн яг засаг дарга багт нь л ботго хос болоод идэг. Бус хос бишээ ихэрлээд идэг. Хос ихлэр чи өөр гэсэн шүү дээ. Тэгээд бусад үеүдд бол ихэрлдэггүй гэдэг юм ярьсан. За тэгээд би бол нэг зүйл дээр маш харамсаж байна. Ийм хүн ерөнхий сайд хийж исэн гэдэгт үнэхээр харамсаж байна гэж бас өөрөө хэлсэн байгаа. За тэгээд энэ 7 хоногийн хэрүүл бол ингэж эхэлсэн байд юм аа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент-чээр Toki IP77 үйлчилгээ байна. Та бүхэн 77-д дугаараа аваад Монгол руу хязгааргүй ярих боломжтой байгаа юм шүү. Дээрэс нь Mongolia болон банк руугаа ороход танд OPT код ирдэг шүү дээ. Тэрийг яг Монголдо байгаа юм шиг ашиглах боломжтой. Мөн Luke TV-гийн Basic Box дагалд ирэх юм байна. Мөн та гадагшаа аялах гэж байгаа бол Toki-гийн олон улс зэс рүү ороод та олон улсад ашиглах SIM авч болох юм байна. Мөн та аяллаар явах гэж байгаа бол Toki аппликейшны олон улс зэс рүү ороод гадаадд ярих боломжтой eSIM авч болох юм байна. Мөн Travel Call гэдэг үйлчилгээг ашиглаад Unitel-ийн дугаараа гадаадд ашиглах боломжтой байна. Toki IP77 үйлчилгээ гадаадаас Монгол руугаа та хязгааргүй яриараа баярлалаа.
За өнгөрсөн 7 хоногт нөгөө нэг ардсан намын юу лээ дөрмийн хорооны дарга болсон зээнх бол бас өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ял авсан байна. За 7 дэх хэрэг тэтгэх шүлцөрөнгөө шүүгдэгч нарын игний бичгээр шүүгдэж ирээгүй шүүгдэгч их болсон цагдаа орогдсон хоноггүй хэрэг хэн шийдэх шалгааны зардлага болох тус дурдсан. За ингээд 2 жилийн ял авсан. За тухайн үед зам тээврийн яамны сайд хийжсэн хүн бас 2 жилийн ял авсан. Энэ зүгээр би бол тэгж ойлгосон шүү. Энэ өөрийнхөө нөгөө нүүрс баяжуулдаг үйлдвэрлэлөө улсын хөрөнгөөр зам тавиад тэгээд өөртөө давуу байдал олгосон байна гэдэг ийм хэрэгээр 2 жилийн ял авчих шиг боллоо гэж ойлгосон шүү. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн сүүлээр зээнх болон үеийн зам тээврийн яамны сайд 2 жилийн ял авсан байна. Өнгөрсөн жил чи яалаа нөгөө нэг Нямбатад дарагч нэг будаатай хуурмуур гэдэг байсан шүү дээ тий. Тэгээ энэ жил бол тэр UB Food Festival маань дахин үргэлж ирсэн. Хамгийн үнэтэй нь 15,000. Тэгэхээр нөгөө нэг шорлог морлог гэдэг мах ихтэй тий. Тэгээ хамгийн үнэтэй олнууд 15,000 байгаа. Миний бүр арааны шивс гоож. Зөвхөн талбай дээр одоо согтуурлуундаа зарах 20-той байхгүй. Зөвхөн манай Food Festival-ийн 10 хоногийн хугацаанд л одоо юу гэдэг зөвхөн ПВ-г одоо зарц борлуулах схватын талбай дээр зарц борлуулах хэрэгтэй байгаа. Тийм болохоор бас яг схватын талбай дээр ирээд ганц ПВ уумаар санагдах юм бол тийм ээ. Тэ. Тэгвэл одоо дараа жилийн өдөд хүртэл дахиж схватын талбай дээр ПВ уугаад явж болохгүй гэсэн үг болно шүү дээ, тийм ээ. Ваа, ямар гоё юм бэ тий. Хүүшин нэр юм уу? Тэгвэл очиод ПВ ууя л та тий. Тэгэд би зүгээр яг хоо ингэж бодсон. Өнгөрсөн жил чи хотынхоо өөрсдөө хийсэн. Тэгээ нэг юу лээ гандангийнх нэг лавшаа байсан, за нэг поло байсан. За тэгээд баг дууссан шүү дээ, тий. Энэ жилийнхэн хувийнхантайгаа хамтраад хийсэн учраас хоолны сонголт бол маш өргөн байсан. Ер нь хувийн байгууллагууд бол хамаагүй дээр үйл ажиллагаа явуулах юм байлаа. Хамгийн гол нь энэ үгнээсээ болоод орогдсон. Яагаад хотын захиргаа болохоор арх зарж болдог, бусад хүмүүс арх зарж болдог юм бэ? Хуулийг хэн нь мөрдөөд хэн нь мөрддөг юм бэ гэдэг асуудал гарч ирсэн. За ингээл бөө одоо асуудалд орсон. За тэгээд нөхөртөө одоо яг энэ яриагаа өгөөд гараад энэ маргааш юм шиг юм аа. Гараад бас нэг яриа өгөө явуулсан нэг хүн хэрэгэлсэн. За. Одоо иргэд ордог муутай байх юм. Хамаг мөнгөөр гадсан гаргаад зам нүүрстэй гаргацаа одоо тэгээд ирээд энэ хоолнд орох хэрэг мөнгөтэй байхгүй яах вэ? Энийг нэг ярьдив харах хоёр дандаа нэг зам борж юрл яриад байгаа юм. Энд чинь нийслэл ялж шээ. Нийслэл та өөр юуны хай? Нийслэл. Тэгээд танаас ингэж нэг иргэдийн энэ донцгийн амьдралыг ярихгүй юм шүү дээ. Энэ донцгийн амьдралыг ярихгүй. Дандаа зам борж юрээрээ явуулах юм. Гэхдээ харин тэр хүний тэр нэг нүүрсийн те дондгоор хийлгээд иргэдэд болгож болдог юм. Заавал хятаас нүүрс авах хэрэг байсан юм уу? Одоо агаар бохирдлоо яаж болох вэ? Агаар тэгвэл энэ хүнд даалгаж гэж болдгоо юм уу? Агарын богд нүүрс юм наа гэж жоохон цэвэршүүлээд хийчих гээд хин хийж чадна шүү дээ. Харин тэгэл бид нар А тэр нүүрс хийж байгаа газрыг чи би мэдэн шүү дээ. нүүрс ямар газар? Боржуур тэр хятад заавч тэр мөнгө гарах хэрэг байсан юм уу? Монгол одоо мөнгөтэй байхгүй шүү дээ. Тийм дарга байхгүй шүү дээ. Та ер нь иргэд ямар вэ? Амьдрал ямар вэ? Үгүй тэрийг ярих гэж шууд ярил хариул та та. Иргэдийн амьдрал ямар вэ? За тэр гэлчих та. За тэр гэлчих. Үгүй юу гэсэн вэ? Наад чинь бид бүх эдийн засгийг эргэлтэнд оруулахад яах вэ? За иргэд ороод яах вэ? За гэлчих. Зүгээр харин тэгэл яах вэ? А мөнгө хаана байх вэ? Монголд байх юм уу? Гаднаа гарах юм уу? Бид нар өөрсдөө үйлдвэрлэгч орн байх. Байх та үйлдвэрлэгч би хиймэр шүү дээ. Үгүй 13 оноос хойш хагасгоос шүү дээ. Хийгсэн таарч хийхгүй шүү дээ. Гэхдээ би өөрөө энэ түш мүшийг хийгээд Монголдо хөргийн энэ ахын санаа бол Монголдо мөнгө үлдээч чи яагаад заавал гадагшаа гаргаад байгаа юм бэ? Тэгээд иргэдийн амьдрал хэцүү байж тээ гэдэг ийм санаа багш юм. Тэгээд ах нь энэ шоолж хоол идэгсэн чи одоо мөнгө байхгүй шүү дээ гэдэг байгаа байхгүй хөрх юмтай. Тэгээд нэрэл бас одоо яагаад заавал ингээ мөнгө гаргад юм бэ гэдэг ийм юм багш юм. За дээрээс нь талбай дээр 3 хоногийн турш болсон баха. 2 хоногийн турш болсон нь эрүүл мэндийн үзлэг болсон. За тэгээд тэрэн дээр ямар байсан юм? Яг одоо Сүхбаатарын талбай дээр өнөөдөр Монголын уламжлалт ангаах ухааны үзлэг онцлогоо явагдаж байгаа. За ямар ч үн төлбөргүй явагдаж байгаа учраас 8 наснаас 80 настай Ахмад буурайнууд ирж өнөөдөр үзлэг онцлогоо хийхээр Сүхбаатарын талбай маань өнөөдөр хөт хөдөлгөөн ихтэй байна.
За Сүхбаатарын талбай дээр зорж ирсэн хэн бүхэн энэхүү үзлэг онцлогоонд үнгүй хамрагдах бөгөөд за иргэдийн хувьд бол очир дугаар нэлээд ихтэй байгаа учраас бага зэрэг бухимдуу байна. Тэн дээр очиж үзүүлээд юу яасан чи карт өгчсэн гар карт. Тэгээ гар картанд үсэд ийм бичих хийж өгсөн. Тэгээд энийг нь аваад игээв. Ядарч гин нөө. Яах вэ? Ядарлаад яах вэ? Та хэлэх юм байв гэж. Наад хэлэх юм алга. Одоо энд орчиж юу болохыг л шийдэх юм байна. Миний хувьд бол өөр мэд. 7:30 цаваад ирсэн. Одоо хэдэн цаг зогсож байна? Одоо мэдэхгүй хэд болж байгаа юм. Энд одоо та юунд очирлж байна? Энэ яг хуу Ямар үзлэг онцлогоо хийнэ? Уламжлалыг гэсэн үстэй. Өнөөдөр бол тэр зүгээрээ 11 цаг болж байна. За ингээд ямар ч байсан 2 өдрийн би бол энийг ингэж ойлгосон. Энэ эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байгаа өдөрлөг юм шиг байна. За тэгээд нэг өдөр нь уламжлалтынхан үдсэн. За нэг өдөр нь бас одоо уламжлалтын бус одоо шинжилгээнүүд хийгдсэн байгаа. За тэгээд ер нь маш их оочртой байсан. Тэгээд яг энэ оочрын үеэр хаанаас ч юм бэ бөө мэдсэн. Баахан буута цэргүүд гарч ирснэ. Буудаад ирсэн зэ бүр гайхмаар. Тэгээд бүр юу болоод байгаа юм бэ? Эмчнэр байж хаад ингээд буудаад одоо яана гэж байгаа мэдэхгүй. Эсвэл бол батлан хамгаалах яамныхаа ингээд нэг юм тусламж үзүүлээд байгаа юм. Тэр бол ингээд хүмүүсийг бүр шокнд орсон. Ингээд хүмүүс гайхаад амар орчихсноо буудаад. Тэгээ яг би бол зүгээр тэгэж үзсэн зүгээр зэвсэгтэй харьцах юмныхаа хувьд ч гэсэн ингээд нэг хүмүүс рүү харуулж байгаад ингээд гал нэгээд буудаад. Яг тэр нь яг сумтай сум биш юм шиг байгаа. Би бол тэгж ойлгосон. Гэхдээ тэгж байгаа нэг юм сонир санагдаад. Тэгээд мэдгүй хятадуудын нөгөө робот гүйлгээд байгааг дуурайгаад монголчууд ийм хүн роботтой байж гэх гээд байгаа юм гэдэг. Тэрийг бол сайн ойлгоогүй. За тэгээд ямар ч үс нэг ийм болсон. За тэгээд ингэж буудаж явах хойгуур бас нэг буутай холбоотой асуудал гарсан. Энэ 7 хоног чи 2 ч удаа буутай холбоотой асуудал гарсан. Тэр үсийг яаж чадахгүй даа шиг чамсаа. Хаач байдгүй заяа. Чадахгүй. Байна яа чи энэ буудад гадаа цаатаач мөнөө. Чадахгүй та нар яах вэ? Яа ингээд та анзаарсан бол ингээд цагтаа буу барьсан байсан. За тэгээд энэ дээр бол маш олон хүмүүс акцент өгсөн. Дээрээс нь яг зөвхөн энэ дээрээс биш өөр нэг бас нэг гэр бүлийн хүчирхээлтэй холбоотой асуудал дээр цагтаа орж ирээд эрзэн сумтай буугаар буудсан гэдэг юм ярьсан. Би бол зүгээр тэгэж бодож байгаа. Ер нь ингээд одоо яг цагтаа бол ер нь бол гадны оронд яг ингэж дайрч марих юм бол шууд яг жинхэнэ сумтай буугаар буудуулна шүү дээ. Ер нь бол манай Монголд арай л эрхэлцэн даварцсан юм шиг санагдаад байна. Тэгээд би хэрвээ энэ тохиолдолд хэрвээ байсан бол нөгөө нэг цахилгаантай буудаж тийзер өгдөг шүү дээ. Ер нь тэрийг цагдаа нартай бас ашиглуулвал яасан бэ гэж бодогдсон шүү. Одоо нэг ойролцоогоор 5 метрийн зайд байгаа ингээд агсраад цагдаарууд дайрж байгаа хүнийг болов шууд цахилгаан буугаар буудаад унахад бол ямар ч асуудалгүй. Тэгээд ер нь бол эрзэний сумтай буу ашиглаад эхэлсэн юм шиг байна лээ. Тэгэд би бол амар олон хүмүүс яаглаараа цагдаа нарт буу ашиглуулдаг идэр гэдээсэн. Би бол энэ цахилгаан одоо цахилгаан буу гэдэг чинь ингээд зүүгэр ингээд бууддаг. Тэр бууг бол манай Монголын цагдаа нар ашигласаа л гэж бодож байгаа. Яг үнэ хэлээд. Тэгээд энэ бол нэг тийм эрзэний сумтай буу ашиглаад байх шиг байгаа. Тэгээд тэр мэр дүрм журм гарсан болол ашиглаж байгаа болов гэж бодож байгаа. Тэгээд энэ 7 хоногт нэг нь ямар ч сумгүй буугаар буудаж хүмүүсийг айлгасан нэг юм тохиолдол гарсан байна. Нөгөөх нь болохоор эрзэний сумтай буугаар буудаж шүү гэж айлгасан ийм хоёр тохиолдол гарсан байна. Тэгээд талбай энэ 7 хоног жингоо entertainmentтай байлаа. За миний гарт 1938 оноос хойш хийгдэж байгаа домог байна. Тэгээд энэ бол Оросын алдарт Stolichная брэнд юм байна. За тэгээд энэ бол цэвэр тунгалгыг үнэхээр гайхалтайгаар харуулж чадсан 7 удаа ус модны нүүрсний шүүлтүрээр шүүссэн ийм гайхалтай ундаа байгаа. Тэгээд 1938 оноос хойш 80 жилийн турш энэ цэвэр тунгалаг байдлаа хадгалсан үнэхээр гайхалтай брэнд байгаа. Тэгээд та энэхүү домгийг амталж үзээрэй. Stolichная баярлаа. За энэ 7 хоногт бас олонний анхаарал татсан нэг үйл явдал болсон байна. Тэрийг яг одоо харцгаая өдөр. Гүг чи яа бодож ийм хүний юм хүн би машин мөргсөн байна. Тэгээд бол дөрвөн машин мөргсөн. Тий. Ухаалтад унтсан байна энд би өөрөө барьж хагаад эрүүл мэндийн шалтгаанаар. Одоо би энэ гайгүй. Зүгээрээ тий. Тэгээд өөрөө тийг ойлгохгүй байна тий. Өдөрт хитэн санал асуулт гардаг бай. Өчнөө ус гардаг үстэй.
Тэгээ бүгдэн дээр наа очих юм уу? Үгүй бид нар Харин намайг болохоор танад гэж байгаа шүү дээ. Олон танилцуулахаар танад гэж байгаа шүү дээ. Дөрвөн машин. Наач хандлахгүй муу шүү зүгээр. За их сурвалжийн мэдээллээр бол энэхүү хосол 16 цаг 30 минутын орчимд гарсан. 4-5 машин мөргсөн төдийгүй явган зорчигчийг ч мөргсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байна. Хүүрх явт юу бааж яах маань ингэсэн байгаа. Явж байгаад яг тэр эрүүл мэндийн яамны тэр хавцаа явжод ухаан алдсан байгаа машин дотроо. За тэгээ ухаан алдсан чи ямар ч ухаангүй болсон. Тэгээд яваад 4-5 машиныг хамсан байна. За тэгээд хүмүүс болохоор маш их олон хүмүүс яг энэ ярилцлагыг үзээд хүмүүс ингээд нэг жоох ингээд эзгартаад байсан. Би бол зүгээр үгүй энэ хүн чинь ингээд ухаан алдаад тэгээд дээрэс нь ингээд амьд гарсан те ингээд явж байхад нь ингээд гинт хажуунаас нь ингээд хүн гарч ирээд сурчлага авах гэдэг бол ямар ч хүн бухимдгал баг. Би бол тэгж бодсон. Энд чинь бас хүн шүү дээ тийм үстэй. Энэ робот биш. Олонний танил ихлээрэл ингээд бүх юмыг хүлцэн дэвчээд ингээд байж явах ёсгүй гэж боддог. Тэгээд ингэсэн байгаа. Тэгээ хүмүүс бол харт амигт татцсан байна. Арх ууцсан байсан юм биш үү гэдэг ийм яриа нэлээд явсан. За тэгээд үлээсэн зургаач тавьсан байлээ. Шээсээр нөгөө харт амигны шинжилгээ өгсөн ч зураг тавьсан байлээ. Тэгээ үнэхээр эрүүл мэндийн шалтгаантайгаар ухаан алдаж унаад ингээд 4 машин хамсан байна. Тэгээ бааж яхаа бие сайн бодорой болгоомжтой байгаарай тий. Тэгээд ойрын 1-2 сартаа бие тэнхэртэл ямар нэгэн байдлаар машин бити бариарай гэж хэлмээр байна. Тэгээд бие бодорой бааж яхаа баярлалаа. За энэ 7 хоногийн хамгийн том сенсац энэ нэг туулын урдны замтай сенсац бол энэ 7 хоног бүтэн бавсан байгаа. За тэгээд энэ яаж гиснэ бүгдээрээ харъя. Ер нь бол туулын хурдны замыг зогсоодсон байсан. За тэгээд яамны сайд нь буцаад эхлүүлсэн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийгээд ирүүлсэн байна. За нэг удаа буцаагдсан тийм үү? Бас одоо манай шинжээч нар бас шүүмж өгсөн. За энэ хүрээнд бас одоо та бүхэн бас энэ одоо шүүмжийг хүлээн авч энэ одоо байгаль орчны менежментийн төлөвлөгөөд тусгаад за ингээд өнөөдөр бол одоо манай байгаль орчны уран өмслийн өөрчлөлтийн яамны холбогдох одоо албан тушаалтнууд энэ менежментийн төлөвлөгөөг эцэлэн батлуулаад одоо ингээд гар бүлийн хэсэг тамга тэмдэг бүрэн болсон байна. Энэ болгон бол одоо манай яамнаас одоо холбогдох хуульд заасан хуулийн хүрээнд аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх одоо манай яамтай холбоотой хууль эрх зүйн гол баримтч энийг л барих хэрэгтэй тийм үү? Одоо ингээд ажил эхэллээ гэд бүх юм одоо ингээд очиж байгаа юм биш шүү. За ингээд уг нь туулын хурдны замыг эхлүүлэхээр улсын 7 хоногийн эхэнд. За тэгсэн ч 7 хоногийн дундуур боловсаа. Түр ард түмнээс олж авсан их мэдлээ шүү дээ. Энэ хууль хяналтын байгууллага энэ туулын хурдны замын төсөлтөд холбогдуулаад энэ үүсэт байгаа хотын удирдлагуудыг шалгаж үн зөвийг нь тогтоох асуудлыг нэг талд нь гаргахгүй бол иргэд олон нийтийн дунд бас энэ төөрөгдөл үүсэх байдал бол одоо хэмжээнээс итэрлээ. Тийм учраас хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж энэ одоо зарим одоо нийгэмд үүсэт байгаа асуудлууд дээр эргэлзээ тэнэглэлцүүдээр эцсийн зэг тавьтал туулын хурдны замын төслийг зогсоож байна. Яа, ямар тоглоомтой бэ? Нэг хаагаад буцааж нэгээл дахиад буцаагаад хаагаад ерөөсөө баг ингээд дүрдэг цаашгүй ингээд дүрээл гаргаад буцаагаад дүрээл гараад тэр болгонд Нямбатар би өхөн боллоо гэж. Хэцүү ч юм аа. Хөөрхөн амт тэр хүний сэтгэл зүй амар хэцүү байгаа хаас та. Нэг болохоор нэглээгээд нэг болохоор хааглаа. Солиорчуудын өөрхөн амтнд гэдэг. Өрөвдмөр штэ Нямбат арга маань өөрхөн амт. За ер нь яагаад ингээ хаасан талаар бас ТV-с мэдээ явжээ. Бүгд найрамдах Хятад ард улсын компанид нийслэлийн төсвөөс 620 тэрбум төгрөг шилжүүлсэн туулын хурдны замын ажлын зураг тизүү санхүүгийн төсөв тооцоог улсын хурлын гишүүд ч хараагүй байна. Энэ мэдээллийг ил болгох ажлын хэсгийг улсын хурлд байгуулах санал явсан ч хотын даргын үеэл улсын хурлын гишүүн оюун эрдэнэ фракц унгаасан. Ийхүү татвар төлөгчдийн мөнгийг Хятад компанид шилжүүлсэн нийслэлийн удирдлагуудад хурдны замын төслийн мэдээллийг нуух том шалтгаан байгаа бололтой. Олон нийтийн хилцүүлэг хийлгүүгээр ямар гэрээ байгуулан тухайн аж ахуй нэгж компаниуд нь ямар тендерийн зарчмаар ямар шалгуур хангаж үүнд шалгарсан бэ гэдгийг тодорхойгүй байхад үндсэндээ бол энэ хавраас
бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байгаа. Энэ түрүүнд энэ гэрээнүүдийг нээлттэй ил тод болгох ёстой. 24 мега төсөлтэй нийслэлийн удирдлагуудын бодлон эхнээсээ ил болж байна. Хотын даргын 1-р орлогч Даваа Далайгийн эхнэр анх Туяа хятад компанид ажилладаг. Туулын урдны замтай холбогдох 1-р тойрог замын тендерт түүний эхнэрийн хамаарал бүхий компани ялсан. 2.3 их 80 төгрөгийн өртөгтэй төвжирлийн төслийн мөнгө эхнээсээ тэдний халаас руу орж эхэлжээ. Яа, за ингээд үнэн худал мэддэхгүй маш олон мэдээ явсан. Нөгөө нэг оюун эрдний юу лээ нөгөө худ бас энэ төсөлтэй холбоотой байна гэж яригдсан. Бас ингээд амар олон хүмүүсийн нэр ингээд орж ирсэн. За тэгээд хамгийн гол нь Даваа Далайн ихнэр анхаагийн талаар яригдсан. Анх цэцэгч гэж яриад байгаа, анх туяач гэж яриад байгаа. За тэгээд Даваа Далай өөрөө тэрэндээ хариулсан. Бол доогт анх туяа гэдэг одоо зам анх цэцэг гэдэг манай гэр бүлийн үнийг бол яриад байгаа. Битээр бол яг үндэ бол гэр бүлийн асуудал 2025 буюу намайг хотын орлогчийн ажил авснаас хойш бол битээр бол гэр бүл болоо болсон. Битээрийн гэр бүл болохсноос хойш асуудал бол хувь нь надад бол хамаа байхгүй. Би хувь хүний хувьд маш хүндэтгэлтэй ханддаг учраас бол энэ асуудал ордгүй. Манай гэр бүлийн хүнжсэн бас миний өмнөх ажлын асуудлууд болон хувь хүний асуудал руу ордгүй. Тэгэхээр энийг маань бас одоо энэ баримттай энэ гэрэлтийн лавлахаа байж гэн энэс хараад маань та бүхэн маань хүндэтгэлтэй хандаарай. За ийм тайлбар гэсэн. Ер нь бол бит хоёр ингээд гэрэлснээс хоошох юм л надад хамаатай. Тэрний өмнө юу байх надад хамаагүй гэсэн байгаа. Тэгээд хүмүүс гайхсан хүүе энэ хоёр ч одоо тэгээд үерхэж бариагүй шууд гэрэлцсэн хоёр юм бах та. Шууд суучд юм бах та гэж хүмүүс гайхсан. Тэгээд мэдгүй одоо дундаасаа хүүхд байдгийм болоо энэ шууд гэрэлцсэн болоо тэ нэг өдөр ингээд босонготой хүүе анх туяатаа сууя айлсаа хоёулаа суу гээд за энэ өдрөөс өмнөх чиний юм чинь надад ямар ч хамаагүй миний бас юм чам ямар ч хамаагүй гэд ингээд суучдаг юм болоо гэд хүмүүс бас гайхсан. Тэгэд энэ хариулт бол үнэхээр одоо юу фул одоо хүмүүсийн одоо нөгөө хардлагыг байхгүй бол хариулт байгаагүй харин эсрэгээр улам хардсан хүмүүс юу яриад байгаа юм чи хүнтэй суухын тулд ядаж нэг жил мэл үерхчиж сууна гэдэг юм ч одоо. За бүр ингээд бүр батлах одоо энэ хүн чинь 30 миллион гарцсан хүн бидтэй. Тэгээд эн чи ядаж нэг 2-3 жил үерхэд эн чи ингээд бие биенийхээ мэдчихэд сууна гэдэг юм ярьсан. Тэгээд хүмүүс бол улам хардталт нь улам гүнзгийрсэн. Эн чин нэрэ тендернээс нь шатсан биш үстэй гэдэг юм хардлага авсан байгаа. SkyMagic-ийн high speed гэдэг үйлчилгээг мэдэх нэг нь мэдэх баха. Энэ бол хязгааргүй интернетийн үйлчилгээтэй ийм багц байгаа. High speed үйлчилгээ маань хоёр янзын багцтай болсон байна. 2x болон 5x гэсэн багцтай. Энэ хоёр нь юугаар ялгаатай вэ гэхээр 2x багц маань high speed 2x багц маань 200 мегабитийн хурдыг та бүхэнд өгнө. Харин high speed 5x багц маань 500 мегабитийн интернетийн хурдыг та бүхэнд өгөх юм байна. За дээрэс нь 5000 гаруй киног ямар нэгэн багцын төлбөр төлөхгүйгээр үзэх боломжийг олгож байгаа. Дээрэс нь 96 цаг нөхөж үзэх боломжтой YouTube болон Netflix-ийг 4K-гаар үзэх боломжтой ийм олон өргөн боломжтой багцууд та бүхэн дээр очиж байгаа юм. За бүр гоё мэдээ нь юу вэ гэхээр 6 сарын турш та бүхэн high speed 2x болон 5x багцууд 50% хямдарсан байна. Та бүхэн high speed-ийг өөрийн амьдрал дээр туршиж үзээрэй. 50% хямдарч байгаа энэхүү утас руу холбогдоод шинэ хэрэглэгч болоорой манайхаа. SkyMedia High Speed. За ингээд Даваа Далайгийн эхнэрийн хардалт арай гэж нэг байсан чинь нөгөө дайран дээр давс ихчээр Нямбатрын нохооны асуудал гарсан. Нямбатрын охин Мишель нь асар үнэтэй Китай үйлдвэрийн Генсэ нэртэй нохоотой. Энэ нохойг 2020 онд төрсөн гэж үзвэл үн үрдэх нь $1400 хавцаа тусна. Монгол төгрөгөөр бол 5 сая орчим төгрөг гэсэн үг. Төрсөн гөлөг Улаанбаатар руу нисэхэд нэг талын зардал нь $1200-аас $2500 болно гэж боддоо.
буцахдаа дахиад л энэ дайны мөнгө төлнө. Ингээд бодохоор нийслэлчүүд бид Нямбатар даргын гөлгнөөс дор амьдраад байх шиг. Өнөөх гөлг нь стейк, хясаа, сардин загас, хөвсгөлийн цагаан загас, сагамхай загасны ярс бүтэн шувууны өндөг дахианы цээжмэх дахианы мөч ногсны толгой, дуулан чих өхрийн сэр, гахаан хатаасан мах, яманы борцхонны хавирга, авокадо, Брюссел байцаа гэх мэт нийслэлийн иргэдийн ресторан зоголдог хоолыг идэж тансаглаад гадаадаар зугаалж байгааг нь харвал яалтчгүй шин цагийн цээж баян нохоо юм оо гэхээс өөр аргагүй. Гэхдээ амар атархуу ярьдаг гараагаас те. Дахианы хизээж маг гэж. Өөрийнх нь хизээч иддэггүй юм шагаад баг уншиж байхдаа баг тэрийг ойлгож байгаа мó миний гараар. Стой ямар баян нохоо гэж. За тэгвэл яг хөө тэгээд ийм баян нохоотой байж болно. Охин нь бас мөнгө олдог гэж. Тэгээд нөхөр бол өөрөө тайлбарсгүй манай охин энэ нохоондоо зориулаад ийм хатаасан мах буюу ийм jerky хийж зардсан байгаамаа. Тэрнээсээ болоод ингээд мөнгөтэй болсон гэдгсэн чинь хүмүүс доор нөгөө бас бичээлстэй. Эсвэл jerky зараад Bentley авчдаг бол би ч гэсэн jerky зармаар л байна штэ гэж би үстэй. Хүмүүс амар хатаархав штэ. За тэгээ бүр зарим нь бүр нохооны хоолыг идэж үзүүлсэн. Бас тэр нэг ятгахтаа нохооных нь энэ төрчих гээд өнөөдөр жоохон гадуур яваад хоёр ч газар ороод стейк авч идэх гэж үзлээ. Тэгсэн байдгүй хамгийн амттай гэл 65 мянга. Тэр үс нэг хоёр хил мах авчих юм даа гэж бодоод авч чадсан гот үнээр дийлэхгүй тэ 60. Гэхдээ бас уулаагүй. Буцаж яваад дэлгүүр ороод нөгөө ятгахтаа нохооных нь иддэг юмны энэ төрчигээд нөгөө жөөрхөө хатаасан мах гэдэг байгааг нь авсан. Хараа 9 мянга гэдэг юм. Тэгвэл өвчүчи. Сайхан юм гэдэг юм шүү дээ. Янзын гоё юм гэдэг. 100 г нь 9 мянга гэдэг юм байна. За тий тэрний нэлэх ногоо шиг жоохон охин юм уу гэж бодоод ороод харсан чинь 27 настай хүүхэн байна. Нямбатрыг дуурайгаад байна шүү монголчууд. Яг Нямбатар шиг болоод дуурайд байна шүү. Харах тусам улам хэрэг. Гэхдээ мэдгүй тэгээд нэрээ тийм амар үнэтэй л хоол байд юм байна. 100 г нь 9 мянга гэдэг чинь бас амар. За тэгээд Нямбатар дарга маань бас өөрөө тайлбар хийсэн. Тэнд нөгөө л Монгол Улсын их сургуулийн нэг хэдэн багш нар цайныхаа цагаар гарч ирж одоо юм ярьдаг. Хэдэн комедианууд ирж юм ярьдаг. Эн чинь нэг юм зохиол нийцлэх юм болоод шүү дээ. Тэгээ одоо миний охин нэг нохоод ичээдэг. Бүр хар нялхаасаа нохоод ичээсэн. Нохооных нь үнийг ч гаргацсан байх шиг одоо гадаадад онгоцоор нисдэг. Тэнд өөрөө сурдаг хүүхэд тэндээ одоо машин тэр хөслөөд тэр хавийнхаа ойр орчмын хоторноор явсан байлгүй. Тэгээ би зүгээр хамгийн нэг харамсаж байгаа юм. Би энийг зохион байгуулж байгаа хүмүүст уржигдэр ороо хэлсэн. Одоо үр хүүхдээр орж болохгүй дээ. За хөөш манайхаа өстө комедианууд ороогүй шүү үрх юмт. Тэр туулын хурдны замын жигсаал дээр очиж үг хэлсэн комедиан нэг ч байхгүй шүү нэр ингэсэн. Манай хүн ингээд нэг юм байж байгаа нэг гүтгэлгийн шинж чанартай юм яриад бас байгаа шүү дээ бид нар чинь ингээд өөрсдөө харж байгаа хин хаана явж байгаа нэг ч комедиан байхгүй шүү. Энэ бол өстө жинхэнэ гүтгэлэг шүү дарга. За тэгээд хүүхдэр битгий оролдог гэсэн. За тэр нохоо мохооч одоо дүүрсээ одоо угаасаа манай энэ дарга нарын тансаглалууд хэрэгс хитэрсэн байгаа шүү дээ. Одоо энэ бол одоо юу байдаг л тансаглал би бол одоо сүүлдээ тэгж л бодож. За тэгээд та нар боддоо энэ юм зүгээр юм хэвийн болтлоо ингээд бид нар бүр ингээд тоох ойлцсон шүү дээ ингээд. Оо яах вэ ингээд тэ биднээс ингээд тансаг тэг хөргийн амт нэг хүн атархсандаа ингээд өөрийнхөө амьдралдаа идэж үзээгүй юм ингээд хоолойгоо гэж ярьж мэрэл тэг ингээд бас амар өрөвдмөр байгаа зү. За ингээд Нямбатрын дургуй хүргэсэн Нямбатар шууд Монгол ардын намын нийслэлийн одоо намын хороо гэх юм уу те нийслэлийг одоо хуралдуулсан. Нийслэлийн Монгол ардын намын хорооны 8 дугаар хурал болж хотын удирдлагуудын үйл ажиллагааг хангалттай сайн хэмээн дүгнэж, за учрлын оронд нийслэлийн намын хорооны тэргүүлэгч гишүүнээр Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга говь сайхныг томилжээ. Бүгд 100% нийслэлийн Монгол ардын намыг хөгжүүлж байгаа мөр хөтөлбөр зөв юм а энэ дээр байх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Мэдээж бид нар ерхий сайд бол намын даргийнхаа үйл ажиллагааг дэмжиж байгаа. Нэг цул үйл ажиллагаа уялдуулаад явна, энэ дээр асуудал байхгүй. Хэрвээ энэ яг том мега төслүүд маань өөрсдөө ингээд хэрүүл ам дагуулад ингээд хардл сэртэл дагуулж байгаа бол энэ
засгийн газар яамаа өөрийн төлөвийн төслөө аваад хэрэгжүүлэлтэй. За мэдээ зэрэг энэ чинь нийслэлийн нам орооны тэргүүлэгчид энэ мөрөө хөтөлбөрийг анхаал дэвшгэд баталж өгсөн юм чинь энэ төслөө явуулах ёстой, үргэлжлүүлэх ёстой гэдээ баг үг хэлсэн хүн болгон энэ туулын замтай холбоотой асуудлыг ярьсан. Нямбатар нийслэл дээр хэр хүчтэй вэ гэдгээ харууллаа. Нөгөө салрын Монгол Ардын намын зодон одоо нийслэл рүү орж ирж байна. Нөгөө учрлыгаа нэслээ хийсэн. Чи туулын урдны замыг зогсоож үл би чамайг шаанаа гэд. Сүхбаатар дүүргийн юу лээ дарга багш учралч. Сүхбаатар дүүргээс нь няслаад байхгүй болгоод тэгээд харж байгаас би чамайг нийслэлээс чи намайг зогсоовол би чамайг зогсоон шүү. Би чамайг зайлуулна шүү гэдэг юм а Нямбатар харуулсан. Тэгээд ямар ч урт удаан жаргалтай зодон энэ ардын намын зодон гэдэг нь үнэхээр дуусшгүй юм болж байна нэр. Яа. Үнэхээр залхмаар юм аавста. Амар удаан зодтолдох юм. За тэгээд учрал 7 хоногийн сүүлээр дахин хариу гэнэ гэсэн. Зогсоосон энэ хүмүүстээр дараа нь ямар нэгэн байдлаар алдан хохирол нэхэмжлэгдэх ийм үе шат ирэх байхаа. Тэр одоо бүх хөгжсөн байгаа материалууд авилгатай тэмцэх газар тагнуул одоо хаагур үүдээ бүх газруудад материал татаад авсан байна. Тэрийг шалга. Гэтэ би нэг зүйл хэлж байна. Олон улсын экспертүүдийг авчирч энэ үнэн зөв байсан уу? Тэзүүн зөв байсан уу? Боно буюу байгаль орчны наривчлсан үнэлгээ зөв байсан уу гэдгийг яг таг гаргах хэрэгтэй. Тэгээ эцэст нь энэ урьдчилгаа төлбөрийг би цааш энэ ажил үргэлжлүүлвэл нэмж өгнө. Яагаад гэвэл бид ханшийн эрсдлүүлж байгаа учраас ханшийн эрсдлээ илүү хүүрэхгүй тул гүйцэтгэл хэдий ч хурдан гарна, төдий ч дор бүрд нөгжиж энэ ажлыг 20 сарын дотор дуусгах гэдэг л зарчим ярьсан шүү дээ. Ер нь би сүүлдээ ингэж бодсон энэ ер нь энэ туулын хурдны зам дээр ямар нэг юм рационал юм явахаа ерөөсө болчлоо. Зүгээр л энэ хоёр намын тэр зодон болоод нэг нэгнийгаа дийлчлэвэл одоо юу ч байсан хамаагүй юм л юм руу яваад орчих шиг боллоо л гэж бодож байна. Яг үнэ. Тэгэд ингээд одоо сүүлдээ бүр би бинээсээ өшөө авдаг ингээд нэг нэгнийгээ алдаг талдаг дээрээ тулчгүйтэй л гэж одоо айж. За тэгээд 7 хоногийн төгсгөлөөр улсын хурлын чуулган дээр ерөнхий сайдтай мэтгэлцсэн. За энэ мэтгэлцээний үеэр ерөнхий сайд юу гэж ярьсан бэ? Төслийг явуулахад буруу арга хэлбэр ашиглахдаа эвлэрэхгүй. Тийм учраас би засгийн газрын хурал дээр туулын хурдны зам дээр хууль хяналтын байгууллага эцсийн цэгийг хадгатал зогсоолоо гэж хэлсэн. Тэнд ямар нэг авилга ашиг сонирхлын асуудал байсан уу? Энэ гоё нэрний цаана мега тендер, мега хулгай байна уу? Түүнийг тогтоох ёстой. Олон нийтээр хилцүүлэх ёстой. Үндэсний зөвшөлтсөл хийх ёстой. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хуулийн дагуу олон нийтийн хилцүүлэг хийх ёстой. Нэг өсөндөө бол энэ үгний цаана юу нуугдж байна гэвэл иргэдийн дунд байгаа эргэлзээ тэнэгэлзийг тайлах ёстой. Тэрнээс би төгжрлийг бууруулах, энэ том төслүүдийг үргэлж дэмжинэ. Манай засгийн газар ард түмэнд ивэлээ өгөх, эдийн засгийг эргэлжүүлэх төслүүдийг явуулна. Харин ард түмний дунд эргэлзээ тэнэгэлзээ үүсгэж байгаа асуудал төр цэг хадгачиж урагшаа явна. Тийм учраас энэ төсөл дээр бол нэг талаасаа энэ бол байгаль орчны асуудал. Нөгөө талаасаа энд хардлага сэрдлэг байна. Үүнийг эцлэх ёстой. Тэгэд явах нь нээлттэй. Гэхдээ ямар ч тохиолдолд нэг юаны эргэлзээгүй болж иж урагшлна гэдгийг би бас танд хатуу хариуцлагатай хэлье. Нэг юаны эргэлзээгүй болох ёстой. Ард түмэн байгаль орчинд хор хөнөөлгүй гэдгийг дэмжих ёстой. Үндэсний зөвшөлтсөл хийх ёстой. Би бас туулын өвөнд өссөн хүүхдийн хувьд энэ төсөл дээр хатуу байр суурьтай байна. За ингээд учрал дарга бол за энийгээ бол заавал үндэсний зөвшөлтсөл хийж дээрэс нь наача авилгал хулгай цавчаа байхгүй гэдгийг нотолчээж энэ төсөл явнаа гэж хэлсэн. За туулын хурдны замаас гадна ер нь энэ манай нийслэлд явж байгаа төсөл хөтөлбөрүүд хинээр дамжаад яаж яваад хин гэдэг хүн энэ төслүүдийг аваад ийна гэдэг талаар бас энэ 7 хоногт нэлээд том сенсац явсан. За тэрийг бүгд харцсан. Улсын хурал дээр яригдсан бүр юм. Цоошлын мэдээгээс илүү Professional Destroy гэдэг компани маань нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Сэргэлэн Баатар гэж одоо нийслэлийн засаг даргын туслах гэж ойлгосон ийм хүн болон Үнэн Баазуу намын орлогч Мөнх сайхан гэдэг хүний хамтран байгуулсан ийм компани байгаа. Тэгэхээр энэ одоо жишээлбэл компани мянган айлын орон сууц барихаар юм гэрээ хийсэн байна. Тэгээ энийг зүгээр холбогдох мэдээлэлээр нь ороод үзэхэд бол яг л энэ нотлогдчихлээ л дээ. Open data-гаар ороод үзэхээр. Тэгэхээр энэ төсөл маань одоо энэ газрын тос ч юм уу энэ
юу Эрдэнэ бүрэнгийн цахилгаан станц гэдэг төслийн халхавчин дор анх хийж гүйцэтгэхдээ бондор санхүүжүүлэн гिचээд яг одоо хийх болоод ирэхээр чадхаа байлаа. Тэгээд энэ дундуур нь ийм ашиг сонирхлын зөрчил үүсээд байгаа юм биш үсттэй гэдэг хардлага төрөхөөр ийм мэдээллүүд угаасаа энэ нээлттэй төрийн одоо мэдээлэл дээр байна. За бүгдээрээ даваа талаагийн хариулт өгсөн. За гишүүний асуултанд хариулъя. Цэг дарга нэгдүгээр болж даваа талаа. За Сэлб төвийн таны яриад байгаа Professional Destroy гэдэг компани багц 3-3 дээр 12 блок дээр бол шалгараад ажил бол гүйцэтгээд явж байгаа юм байна. За яг эзэмшлийн хувьд одоо яг бидэнд тодорхой мэдээлэл яг одоо надад байхгүй нь эргээд танд бол бичгээр мэдэгдээ. За Сэргэлэн Баатар гэдэг бол нийслэлийн засаг даргын бол туслах биш. За одоогийн байдлаар бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч байж байгаа. Өнөөдөр бас яг одоо 10 цагаас нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын Монгол Ардын намын бүлгийн хурал бас хуралдаж байгаа учраас өнөөдөр засаг дарга бол ирж чадсангүй. За энэ талаар бол хуулийн байгууллага бас тодруулаад хэрэг гомдолтой асуудлууд байгаа бол явах бах. Бид нар бол танд одоо албан ёсоор тэр байгууллагуудын эзэмшлийг тодорхойлоод бичгээр явуул. Яа, та нар анзаарснасаа ингээд даваа талаа бүр ингээд яг сандраад байгаа нь мэдрэгдэж байгаа. За би бас Сэргээгээ таньнаа. Манай Сэргээ гэдэг залуу байгаа. Тэгээд ер нь бол Нямбатартай сонгон хайрханд дүүрэгт байгаас нь хамтарч ажилладаг байсан залуу. За одоо бас миний танил байгаа. За залуучуудын холбооны дарга хийж исэн. За уг нь бол найзгаа ийм хийнэ гэж бодоогүй. Тэгтээ үнэхээр яалтчгүй нөгөө open data руу ороод харангууд яалтчгүй л нөгөө юм нь одоо байгаад л. За тэгээд яг энэ талаар бүр маш дэлгэрэнгүй ярьсан нэг мэдээ явсан байна. Хоолын мөсийг дуустал долоос нь шударгаар хөдөлмөрлж яваа танил талгүй хувийн хвшил өндөр дүнтэй хэдэн тэрбум тендер олдохгүй гэдэг. Танил талгүй намын гишүүн Цүнх Байрагч биш л бол тендерийн сонгон шалгаруулалт тэнцэх хэцүү гэж хувийн хвшлүүд дуу нэгтэйгээр хэлнэ. Энэ ч ортой. Хотын дарга Нямбатартай ойр ажлын хамтрагч Монгол Ардын намын гишүүн нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Сэргэлэн Баатарын хувийн эзэмшдэг компани томоохон төсөвтэй 2 тендер шалгарчээ. Эхнийх нь нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Сэргэлэн Баатарын хувийн эзэмшдэг Professional Destroy компани 223 тэрбумын төсөвтэй Сэлб төвийн 2 блок орон сууц барих тендер шалгарсан. Удаахан 70 задаад сумын амралт зугаалгын нийтийн эзэмшлийн талбай байгуулах 19 тэрбумын тендерт шалгарчээ. Хамгийн гол нь Professional Destroy компани өмнө нь 8 тендерт оролцож байсан ч нэгтэн ч тэнцэж байгаагүй бөгөөд нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Сэргэлэн Баатар тус компанид хувь эзэмшнээс сарын дараа эдгээр том төсөвтэй тендерт шалгарсан нь анхаарал татна. Professional Destroy компани барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өмнө нь биетан барилга барьсан туршлагагүй ятал нийслэлээс хэрэгжүүлж буй Сэлб төв төсөлд барилга барих тендерт ногоон гэрлэр тэнцвэ. Уг компани 2023 оноос хойш үйл ажиллагаа эрхлэлгүй нам гүн байсан ч 2025 оны 6 дугаар сард нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Сэргэлэн Баатар хувь эзэмшнээс хойш гинэд том дүнтэй нийслэлийн тендер шалгарсан нь албан тушаал эрх мэдлээ уруулан ашигласан байх боломжтой гэдэг хардлага төрүүлж байна. Сэргэлэн Баатар нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Монгол Ардын намын гишүүн Төв аймгийн Монгол Ардын намын хорооны даргын ажлыг тус эрхэлдэг. Түүний хувьд 2013 оноос хойш төрийн албан агчийн ажил эрхэлсэн ба хөрөнгө оруулгын мэдүүлэгт бүртгэгдээгүй 5 хувийн компанид хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлаар ажилладаг байна. Тэрээр 2016 оноос 17 онд сонгон арган дүүргийн тогтчил цэвэрлэгээ үйлчлэгээ орон нутгийн өмчийн аж ахуйн үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа тус дүүргийн тогтчилтын ажилд өөрийн хувийн сайн тогтчилт компанийг зүтгүүлж мөнгө олдог гэжээ. Эдгээр баримтуудаас харахад Сэргэлэн Баатар дэргэдийг төлөөлж төсвийн тогтмол цалин авах нь бус Цүнх Байрагчийн дүрээр өөрийн хувийн компаниудын ажлыг төрж хахаж ногоон гэрлэр тендер шалгарах нь чухал юмсанжээ. Хотын дарга Нямбатарын эхлүүлсэн Сэлб голын тогтчилт боржуурын шинжилт гих ажлууд урагшилтгүй бүтэл муутай байдаг нь Цүнх Байрагчдынхаа хувийн компанийг тендерт зүтгүүлдэгтэй холбоотой байж болзошгүй. Яа, залуучууд нь одоо ингэж тэгэхээр яалтчгүй эн чинь бүр ингэж тендерт ялцсан гэдэг нь ингэж бүр ингэж бүр ямар харамсмаар юм бэ тий. Уг нь ингээл уулзахлаар амар шудраг юм ярьдیں۔ Манай Сэргийч чинь. Тэгээ яг ингээд цаагаараа ийм юм хийгээ яваад идэг гэдэгт үнэхээр маш харамсаж байна. Яг үнэхээр харамсалтай. Тэгээд угаасаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч болцсон. 2 жил дараалал хийж байгаа. 2 сонгуул дараалал хийж байгаа. Дээрээс нь Нямбатартай хамт орж ирсэн гэдгийг одоо угаасаа нийслэлийн бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээд ингээд нэг юм ашиг сонирхлын зөрчилтэй ийм новшин юм хийгээ явж байгаад үнэхээр маш харамсаж байна нэр. Үнэхээр харамсалтай. Гол нь туулын урдны замын чи ингээд байгаа учраас хүмүүс итгэхгүй байгаа байхгүй л Нямбатартайгаа. Иргэн тойрных нь хүмүүс нь нөгөө тендерийг авдаг. Нөгөө нэг дандаа нам дагсан, нөгөө нэг бүлэгл, нөгөө фракцууд өөрийнхөө хүмүүст өгдөг. Тэгээ хийсэн ажлууд нь дандаа бүтлгүй болдог. Тэгэхгүй тэглгүй юм ямар ч туршлахгүй зүгээр хажуудаа явж байгаа үнэл ингээд оруулчихж байгаа юм чи тэр чинь
Яаж наад төслүүч чи хэрэгжих юм бэ? Жинхэнэ чаддаг хүмүүсээ зүгээр жий чайл тэгэл өөрийнхөө ажилтны хүмүүсийг ингээд явуулчихлаа чи. Энд чинь цэвэр ашиг сонирхлын зөрчил шүү дээ. Энэ магадгүй цаашдаа авилгалын эргэлж болж магадгүй юм. Ийм учраас л хүмүүс 2.3 их найдыг юунд зарцуулах гээд байгаа юм бэ гэж асуугаад байгаа шүү дээ дараа. Маш харамсалтай. Би сэргээд бол үнэхээр харамсаж байна. За тэгээд яг ийм новшийн зүйл хийдэг гэдгийг одоо хүмүүс одоо бүгд мэдчихлээ тий. Зүгээр өнгөрсөн жил хийсэн юм нь өнөөдөр ямар байдалтай байгааг бүгд харцсан. За өнгөрсөн жил шинжилсэн гүнтийн зам дээр яг одоо ирээд нөхцөл байдлыг бид ямар байна вэ гэж үзсэн юм. За одоо яг энэ зам бол өнгөрсөн оны 6 сард шинжлэгдсэн. За ягуун зам, авто зам, за дугуун зам гэ бүгднгийн хийсэн. Гэвч өнөөдрийн байдлаар ингээд замууд бүгд ийм эвдэрчихсэн. Ингээд боржуурууд нь хамуурчихсан. Одоо дөнгөж ингээд хөл хөрөгтүүдэд ингээд үүрээд унтсан. Ийм нөхцөл байдалтай байна. Монголд үнэхээр тийм хариуцдаг эзэн байна уу? Энийг хүлээж авдаг хүн байна уу? Үнэхээр чанартай зам тавьдаг компани ер нь байна уу? Ингэж ийм чанаргүй зам хийж үргэлгэн зардал гаргах шаардлага үнэхээр алгаа. Энэ замыг тавьсан компани нь одоо үнэхээр хичих хэрэгтэй. За үүнийг бас хүлээн авсан нийслэлийн авто замын газар бас буцаагаад тухайн компаниар нь үнэхээр засуулах шаардлагатай. За одоо энэ бол ягуун хүний замын хажуугийн ийм боржуурууд. Ингээ бүгд ингээ амарчихсан. Ингээ дөнгөж хөл хөрөгтүүдийг өөрөө дунжаа. За одоо тийшээ харуул нөгөө авто замын боржуурууд байгаа. Байгалийн зүгээр мүлгэр хайргыг цементтэй зураад боржуур болгоод тавьчихсан. Мүлгэр чулууд угаасаа ямар ч байрцалдах чадвар байхгүй. Гэтэл ийм боржуур тавьсан замыг хүлээж авчлаа байдаг. Нэг нь үнэхээр ийм зам тавьчихл байдаг. Үнэхээр энэ зарцуулсан мөнгийг бодохоор гол харалж байна. Ерөөсөө ажил хий биш зүгээр мөнгө идээл гэж бодоод шүү дээ энэ хүмүүс чинь. Тэгэл эргэн тойрныхоо хүмүүс л энэ татвар төлөгчдийн нийслэлчүүд яаж одоо торгуулж яаж энэ замын татварыг хэд дахин нэмлээд вэ? Тэгэд бидний төлсөн энэ их мөнгийг ийм новшийн зүйл болгоод өрш. Өнгөрсөн жилжингээ зам сольсон. Буцаад нэг ийм яг ирээний зам шиг ийм боржуурын юм уу юу бүү мэдээ. Ингээд ийм хавтангуудаар сольсон. Яг өнгөрсөн намар цастай зэрэгцээ тавьсан яг энэ манай хойдлын зам одоо бүгд хагараад бутраад унтсан бэл. Ерөөсө өнгөрсөн намар шүү дээ. Жил болоогүй 6 сарч болоогүй зам шүү дээ. Өнгөрсөн намар ч цастай зэрэгцэл тавьдсан чи өнөөдөр ингээд харсан чи ерөөсө тэр зам тэр чигээрээ бутарсан баг 15 жил болцсон зам шиг тийм новшин зам болсон баг. Ерөөсөө энэ нийслэлийнхний хийж байгаа юм ийм болоод байгаа учраас хүмүүс итгэхгүй байна Нямбатраа. Тэгээд нөгөө нохоо нь болохоор амар лаг тансаг амьдраад идэг. Хийсэн юм нь болохоор ерөөсө 6 сар болоогүй жил болоогүй бутарч унаад тахлаар ямар хүн 2.3 их найдаар зам тавихад итгэх юм бэ? Тэгээд яг хажууд нь явж исэн хүн хэдэн зуун тэр бомын тендер авахлаар хэн итгэх юм бэ та бүхэн? Тэгэхээр энийг бодороо тэгээд иргэд ийм учраас л та бүхэнд итгэхгүй байгаа. Ямар ч гоё юм ярьж болно. Улаанбаатар хотыг төгжрлгүй болгоё, Улаанбаатар хотыг утаагүй болгоё. Амар гоё юм ярина. Гэтэл хийж байгаа юм яг өнөөдөр яг энэ зам шиг ийм л юм хийж байгаа. Тийм учраас хүмүүс та бүхэнд итгэхгүй байна. Тийм учраас наад замыг чин байсгээд нэгээд болиулаад нэгээд байгаа маа. Тэгээд энэ 2.3 их найд ер нь энэ нийслэл дээр байгаа маш их зүйл асуудалтай байгаа шүү хүмүүсээ. Тэгээд маш харамсалтай. Би чи 2006 онд анх алкоголын компанид ажилд ороод тэгээд миний хамгийн анхны хариуцж авч ирсэн брэнд Johnnie Walker гэдэг брэнд гэдэг. Тэгээд яг одоо миний гартын Johnnie Walker брэнд байна. Тэгээд энэ бол 1820 оноос хойш Шотландд хэрэгдэж байгаа үнэхээр гайхалтай брэнд байгаа. За энэхүү гайхалтай брэндийг та бүхэн MSM-ийн Beta Star аппликейшнээр дамжуулаад Улаанбаатарын хаанч хүргүүлээд авах боломжтой шүү. Тэгээд энэ ч нэг юм явж байгаа хүний зураг байгаа. Энэ бол Johnnie Walker-ийн хамгийн гол лого юм байгаа. Тэгээд Johnnie Walker-ийн үндсэн слоган нь бол Keep Walking гэдэг урайтай байдаг. Тэгээд энэ урай бол маш олон хүмүүст маш гайхалтай инспирэшн болт юм байгаамаа. Тэгээд одоо миний хамгийн анхны брэнд Johnnie Walker. Тэгээд энэ бол үнэхээр гайхалтай брэнд. Та бүхэн MSM-с Johnnie Walker-ыг худалдаа авах боломжтой байна шүү. Keep Walking манайхаа. Beta Star MSM Keep Walking Johnnie Walker баярлалаа. Манай нийслэл маань одоо утааг багасгана гэдэг түлш нийлүүлж байгаа. За тэгээд мэдээж одоо хавар дуусаагүй байна. Галгааны улирал дуусаагүй. За түлшнэн дээр бас асуудал гарсан байна.
Өнөөдөр Сонгон аргаан дүүргийн Тэхэлт, за Цэнхэр дэлгүүр толгойд, за Баян шүү зүүн салаа гэх байршлуудаар түвшний хомсдол хэр байгаа талаар сурвалжлахаар ингээ явлаа. За ингээд бол яг өнөөдрийн байдлаар бол түвш борлуулагчийг онгорхой борлуулагчийг бол байхгүй байна. За учир нь гэх юм бол 5-7 түвш компаниас бол түвш борлуулагчид одоо 2 хоногт нэг удаа түвшнүүдийг одоо нийлүүлж байгаа юм байна. За энэ нь бол иргэдийн хэрэглээнд хангалтгүй байгаа төдийгүй түвшний хомсдол үүсэх болжээ. Тэгээ өвдөж түлш ирэхгүй байна. Үгүй ерөөсөл өдөрж харахад бол онгохоогүй байдаг шүү дээ. Их хэцүү байгаа шүү. Тэгээд дам мод түлхэхэр чи мод ч ерөөсөө хэд шарж чанаал дуусна шүү. Өөртөө газар ирэхгүй юм шүү. Ирэхгүй мэнэ. Тий нэг эргээрээ тэгэл бүгдээр араас нь богоон шиг дагаж очиж байгаа тэгэл долоогоо зарим нь 4 мөрөөр тэгэл. Ирээл дуусна. Өглөө хэд гэж ирэхгүй? Цагч хүрэхгүй, өглөө мэдхгүй. 10-11 цаг авчаал ирд юм шүү дээ. Тэгэл авч чадахгүй үлдэж байгаа хүмүүс байна. Зөндөө биш. Тэгэл үлдэж байгаа. Мэдээ өгчөл бол тэгэл үлдэж. За ингээд одоо бас түлшин олдох байсан. Одоо нөгөө галлахны үлэнд бол. Тэгээ та нар анзаарч байна ингээд нэг л их том мега төсөл ирсэн хүмүүс, нэг л их том ярьсан хүмүүс, амар юм ярьсан хүмүүс яг урдх ажиллаа хийж байгаа хүмүүс байхгүй байгаа. Ажиллаж байна уу? За тэгээд нийслэл маань түлш бас тасалдaltaй болжээ. За ингээд ардын намын зодон өнгөрсөн намарчингаа одоо энэ хаварчингаа явах нэ. Өнгөрсөн намарчингаа зодолцсон юу ч хийгээгүй, олигтой төсөвч баталж чадаагүй. За ингээд хаврын чуулган ихснээс хойш ерөөсө зогсоо зайгүй зодоо хийлээ. Ерөөсө иргэдийнхээ амьдралын тухай ерөөсө бодсон юм алга. Ерөөсө энэ өнгөрсөн 7 хоногчингоо зодлоо, энэ 7 хоногчингоо зодлоо. За төсөв ямар байгаа бүгд хараа. Төсвийн зарлага тэлж орлогон дутдаг ийм дүр зураг 2024 оны сонгуулиас хойш үргэлжилж байна. За өнгөрсөн жилийн үдийн мөн л төсвийн тодтголын асуудал яригдж байсан ч засгийн газар хараахан болоогүй гэж гүрээсээр 6 сард тодтгол хийж байсан. Одоо төсвийн шилжүүлэг хийх зайлшгүй шаардлага гараад за мөн одоо цалин мөнгө одоо усгал зарлаа тавьж чадхаа байгаад ийм нөхцөлд одоо төсвийн тодтгол хийх нь хуульчийн үндсэлтэй. За өнөөдөр яг тэр хэмжээнд бол очоогүй. Үндэсний статистикийн хорооны мэдээллийг харвал энэ оны эхний улиралд орлогын албан татврын орлого 43.5 тэрбум төгрөг буюу 17% орчээ. За мөн онцгой албан татвар 31.6%-аар буурсан байна. За энэ хоёр төрлийн татврын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг 3 их найд гаруй төгрөгөөр буурчээ. За энэ бол улсад татвар төлөх чадамжтай хүмүүс буурч байгааг илтгэх баримт юм а. 1.4 их найдаар төсвөн тасарчаад байна эхний улиралд. 1.4 их найд ч хүмүүс ээ. Гэтэл тэнцээ 2.3 их найдаар зам тавина гэж суугаад. 1.4 их найдаар эхний улирлын төсөв тасарсан. Одоо цаашаа энэ яаж гүнзгийхийг бүү мэд. За тэгээ энэнийхээ шалтгааныг бол ганцхан юм ч гэсэн. Ерөөсөө ормосын хоол хаалттай байгаа учраас одоо ингээд төсөв тасарчлаа. Тэгээ одоо яах вэ? Дээрээс нь аж ахуй нэгжүүдийн татвар төлөлт нь ингээд бүр мэдгэдэггүй хэмжээгээр багасж байна. Иргэдийн амьдрал унаал. Гэтэл нөгөө ажиллаа хийх ёстой хүмүүс нь ажиллаа хийдгүү хоорондоо зодолдоод ерөөсөө зогсоо зайгүй зодон хулгай эдлэг уулгал яг үнэ. Тэгээд ер нь хизээнээс энэ эдийн засаг масагтаа анхаарч энэ хүмүүсийнхээ амьдрал ахуйд анхаарах юм болоо энэ эрх хөрөгч намынхан маань. Тэр бол бүр үнэхээр гайхаад бол. За тэгээд аж ахуй нэгжүүд маань хөөрхий ажил хийх гээд ингээд зүтгээд байна. За тэгээд хүний нөөц олдохгүй байна. За хүний нөөц олдохгүй болохоор гадаадаас хүн авчирч чинь хөөрхий. Ягаад гэвэл энэ ч доктортай ажилладаг байгаа байхгүй. За тэрэн дээр нь бас асуудал. Монгол залуусын ажлын байрыг булаахын тулд гадны ажиллах хүч оруулж ирээд хөдөлмөрийн зах зээлийг гадаад ажилчдаар дүүргээд байгаа зүйл огтхонч бишээ. Ажлын зарыг байж болох бүх суугаар тавиад доктортой ажиллах залуус олон нэмэлт нөхцөл санал болгоод ч ажилтан олдохгүй байгаа учраас арга буюу гаднаас ажиллах хүч авснаа ажил олгогчийн зүгээс учирлаж байлаа. Одоогоос 7 жилийн өмнө нэг ажлын байран дээр нээлттэй ажлын зар тавихад 5-аас 6 залуу анкет бүглэж тэр дундаас сонгон шалгаруулалт хийх боломж бүрддэг байсан бол одоо эрснийг нь аваад ажил сургадаг болсон гэлээ. Гаднаас авчирч байгаа ажилтны маань үндсэн цалин бол яг монголчуудын маань авч байгаа цалинтай бол яг ойролцоо доо тийм. Гэвч нөгөө бусад одоо устдаа төлж байгаа
татвар маань одоо нэмэгдсээр хагаад одоо ажил олгогч одоо миний хувьд те гаднаас ажилтаа авчирч байгаа маань 2 дахин илүү одоо зардал гарч байгаа. За энэ зардал юу вэ гэхээр хамгийн түрүүнд бид нэр гадны ажилчид оруулж ирэхин тулд мэдээж хэрэг визний хураамж төлнө. За дараа нь хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын одоо дэмжих санд одоо ажлын байрны төлбөр төлнө. За үүний дараа оршин суух зөвшөөрлөө авахын тулд бас төлбөр төлнө. За тэгээд тухайн ажилтнуудаа мэдээж хэрэг бид нар орон байраар хангана, хоол ундаар хангана. За дотооддоо одоо гэрээсээ ажил руугаа ажилласаа гэрлүүгөө явах тэр одоо тий унааны зардлыг даана гэх мэтчлэн одоо зардлууд одоо дагаад ялцчихгүй орж ирж байгаа ажил олгогч нарт гэвч бид нар мэдээж хэрэг ажиллах хүчгүйгээр одоо энэ ажлын байрыг бий болгох боломжгүй учраас ялцчихгүй л одоо гадны ажилтнуудыг авчираад ингээд ажиллуулж байна. За ингээд ямар ч үсэн аж ахуй нэгжүүд маань ингээд үзэж тарж чинь тий гаднаас хүн аваад ч хамаагүй ингээд ажиллуулах гээд үзэж байна. Тэгээд тэрэн дээр нь ядч нэг жоохон ч ихсэн одоо нэг залгаадах яас гэсэн. Бано. Би эргээ ирэдгүй би энэ чинь нэг нэвтрүүлэг хийчих чинь. За. Хүн уцаа авахгүй л тэгэл авахгүй гэсэн үг шүү дээ. Зогсоо зөг. Юу ярьж илээ би сайн. Гаднаас ажиллах хүч авах тэр боломж нөхцөлийн нэг хөнгөвчлөл чөлөөлөл өгчөөсөө дөө. Тэгэх юм бол ядчил ажил хийх хүмүүс нь оншроод дотоод дарга нар нь юм хийдгүү маа гэхэд ядаж бид нар өөрсдөө ажиллаа хийгээд байж яал гэдэг ийм санаа байна. Тэгээд захирлын ярианаас та бүхэн ойлгосон бохтой маш одоо гаднаас ажиллаж авахд маш их дарамт шахалт тэгээд дээрээс нь татвартай байдаг. Энийг багасгаад өгчих юм бол ядаж одоо үйлчлэгээний бизнес эрхэлж байгаа аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа хүмүүс ядчил энэ салбартаа хөрөнгө оруулалттай дахиад одоо эдийн засгийн өсөх энэ боломжуудыг нээж болох юм да гэж бодож байна. Тэгээд ямар ч байсан аж ахуй нэгжүүд маань хичээсээр байгаа шүү. Харин дарга нар маань хичээхгүй байна. Харамсалтай. За ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ эхлэхэд бэлэн болсон байна. Бүгдээр гэгээлэг мэдээг үзцгээе. За өнөөдөр манай Сонгон ахын нэгдсэн эмнэлгийн хавдар хөнгөрсгийн тасагт бас нэг баяр зүйл явж болж байна. Манай хавдар хөнгөрсгийн тасаг маань үүсгэн байгуулагдаад хэдий удаагүй ч гэсэн хорт хавдар өвчнийг ялан дийлсэн одоо зоригтой амьдралын төлөө шантаршгүй тэмцэгч ийм өөрчлөлтөгч нартай болсон байна. Ингээд тэдний нэг болох манай оюун дарь маань энэ байна. Оюун дарийн арга гэр хань ижил үр хүүхдүүдээс нь зориулаад одоо ингээд хорт хавдар өвчнийг ялан дийлсэн үеийн ялагч нарт зориулсан ялалтын хонх ингээ манай тасагт хандуулж өгч байна. За оюун дарь маань хонхоо цохороо. За баяр үргээрээ. За ингээд энэ хонх маань үргэлж жингийн дуурч байг хот хавдар гэж өвчнөөр өвчилсэн олон хүмүүс өвчнөө ялан дийлэх болтугай. Тэгээ энэ хүмүүсээ бас эрүүлж их амьдралд нь аз жаргал одоо шинэ урт удаан наслах амьдралын чанарыг сайжруулахад манай хамт олон хичээх болно. Манай одоо тасаг ийм гоё болсон шүү. Манай тасгийн ирж уянгаа маань байна. Манай ингээ хамт олон байна. Бид бүхэд хичээнэ. Та нар бас хичээгээрэй. Баяр үргээ оюун дээр тий. Хорт хавдар өвчнийг ялан дийлсэн байна. Баяр үргээ. Ямар гоё юм бэ. Тэгээд энэ хонх үргэлж дуурж байгаасаа тий маш олон хүмүүс хорт хавдрыг ялан дийлээсээ. Тэгээд энэ сонгон хайрхан дүүргийнхаа эмнэлгийнхэнд дахин баяр үргээ тий. Ямар гоё юм бэ. Энэ өвчин бол бас хүнд шүү дээ тий. Хорт хавдар гэдэг бол маш хүнд өвчин. Тэгээд энэ өвчнийг ялан дийлэхийн тулд тэр хүнээс маш их дэвчээр, эр зориг тий маш их зүйл гарч иж энэ хонхыг дуургаж байгаа. Тэгээд энэ хонх бол жинхэнэ ялалтын хонх. Тэгээд энэ хонхыг дуургасан оюун дард дахиад баяр үргээ. Энэ 7 хоногийн үнэхээр гэгээлэг мэдээ байсан шүү. Баярлалаа. Эмч нартай дахин баяр үргээ. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гээр өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд энэ 7 хоногийн мэдээнүүд бол жоохон dark байсан баха. Тэгээд тийм байсан бол хүлцэл өчөж чинь. Гэхдээ үнэн байдал нь ийм байна манайхаа. Үнэн байдал нь ийм байна. Хаасаагүй идлэг болго. Ерөөсө 7 хоног болгол ийм идэж уусан. Тэгээ бүр миний дотны хүн хүртэл тэр дунд нь явж байгаа юм. Идэж уусан хэдэн зуун тэр бумын тендер шаатсан ч явж байгаа шиг тий. Энэ бол үнэхээр маш харамсалтай.
Тэгээд ерөөсөө Монгол улс маань тэр чигтээ энэ төрийн энэ данхар бүтцийн ялцрал руу живээд орсон байна. Бүгдээрээ ялцарч ерөөсөө хаасаагүй хотон ч ялцарсан байна, дүүргэн ч ялцарсан байна, ерөөсөө хаасаагүй орчиж. Тэгээ энэ ялцарлаас яаж гарах ерөнхий нь юу юм бэ гэхээр энэ хүмүүст аль болох бага мөнгө өрүүлэх ёстой. Тэр хүмүүсийн үрдэг мөнгөийг бага ойлгох ёстой. Тэгжээж бид нар энэ ялцралыг багасгана. Эсвэргээрээ бизнес хийгээ явж байгаа хүмүүст мөнгө нь үлддэг байх ёстой. Ингэжээж энэ ялцрал багасна. Энэ ялцрал багасах хэрээрээ хоорондын зодон нь бас багаснаа. Энэ мөнгө их байх тусмаа хитэн их найдаар нь үрээд байх тусмаа хоорондын зодон амар юм болно. Хоорондоо бүр юу ч хамаагүй зодтолдог болно. Тэгэхээр бүгдээрээ бодоорой те. Ер нь сонгуулиудаар хэн нэгэн хурж ирээд таны өмнөөс ямар нэг ажил хийгээл гэж байгаа юм бол тэр бол мөнгө иддэг те. Ямар нэг авилга авах сонирхолтой хүн байна л гэсэн үг шүү те. Тэрийг бодоорой. Тэгээд ардын намын зодоо үргэлжилсээр байна. Дээрээс нь нийслэлийн хулгай дээрэм бас цагаандаа гарсаар байна. Тэгээд энэ 7 хоногийн weekly show үүгээр өндөрлж байна. Надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараа 7 хоногт эргээд уулзцаа. Баярлалаа. Амраас weekly show-д холбогдоорой.